Улсын хурлын 2025 оны намрын ээлжид чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2027-оос 2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын ороонд шилжүүллээ. Үргэлжлүүлэн Монгол улсын 2026 оны төсвийн тухай, үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад намын бүлгүүдэд зарчмын байр суурьудаа илэрхийлсэн. Зарим гишүүд 2026-аас 2028 оны эдийн засгийн өсөлтөө 6-аас 6.5%-аар доктортой өснө гэж тооцсон нь хэд өөдрөг байгааг анхааруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлгааг хэрхэн тооцоолсон тухай асууж тодруулж байлаа. 2026 оны эдийн засгийн өсөлтийг салбар бүрээр наривчлан тооцоож 5.7% байхаар тооцоолжээ. Мөн оюутлын хувьцат компани зэсийн баяжмлын үйлдвэрлэл өсөх, баяжмал дахь алт зэсийн агуулга нэмэгдэх хүлээлт байгааг тэргүүн шадар сайд мэдээлсэн. Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны 2 дугаар улирлын байдлаар 35.5 их 80 төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.1%-тай тэнцэж байгааг мөн хэлсэн. Өрийн дээд хязгаарыг 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50%, 2027-оос 2028 онд 40% байхаар тооцож байгааг мэдээлсэн юм а.